За жимсэгийнхээ өнөөдрийн Монголын айлтгая. Баярлалаа. За Мандан тоглолтын шоугийн тасарч хэмжээгүй байна. Яг энэ дахин уулзж байгаадаа түлээх баяртай байна. Хөгжмийн зохиолч, аяз зохиогч Пүрэв Сүрэнгийн хит дуунуудаас бүрдсэн тоглолт бүх өргөн тоглогдох гэж. Энэ тоглолтын урилгыг мэдээж тагуулаа авсан байх гэдэгт итгэлтэй байна. Энэ тоглолтод ямар уран бүтээлээр оролцох гэж байна? Зүрхний уянга дуугаа ямарч байсан дуулна. Тэгээд бид хоёр ч баг 12 3 уран бүтээл дээр хамтарч ажилласан юм байлээ. Одоо уран бүтээлчдээс хамгийн олон уран бүтээл дээр хамтарч ажилласан дууч нь Бат сайхны буян жаргал бид хоёр болж таарад байгаа. Тэгээд ер нь сая Нандин цомог, таны хамгийн сүүлийн цомог, Нандин цомгийг харж байхад бас Пүрэв Сүрэн хөгжмийн зохиолчтой хамтарч тууравсан. Одоо энэ аяз зохиогчийн одоо дуулсан дуунууд гэсэн баг 3 4 дуу орсон байх шиг байна лээ, тийм ээ. Тэгэхээр ер нь та хоёрын энэ уран бүтээлийн энэ зам ер нь нэлээд эртнээс баха. 2009 онд бид хоёрын хамгийн анхны уран бүтээл хийж эхэлсэн хугацаа маань байна. Тэгээд анх Пүрэв Сүрэн ах маань босоо хямртай ир хүн маш олон сайхан дуунууд гаргацсан байсан үе л дээ. Тэгээд бас нутгийн маань ах нэг сумын ах гэж бас сонсоод тэгээ ах дээр ирээд ингээ сайхан уран бүтээл дээр хамтарч ажиллая. Би одоо соёл урлагийн их сургууль төгсөөд удаагүй юм оюутан байгаамаас сэргэлээ танаа нутгийн хэлээд амжсан. Тэгээд за медиа нотнуудаас харж байгаа чи нэг дуу өөрөө сонгох гэдгийгсэн. Тэгээ анх хослон жаргыг дууны нотыг гаргаж ирээд за би нэг л дуулъя гэсэн чинь яг нэг өөрийнх нь хамгийн нандин нотын суглаа гаргаад ирэхгүй. Тэгээд за энэ бол боломжгүй гэх нь үгүй яах би нэг л авна. Тэгээ баг 7 хоног гуйгаад тэгээд сүүлдээ надад хэлсэн л дээ яг энэ дууг бол өөрөө зориулж дуулт өөрөө одоо өөртөө зориулж зохиосон. Тэгээ өөрөө дуулах гэжсэн дуу юм аа. Тэгээд бас хэрвээ чи яг үнэхээр чин сэтгэлээсээ дуулахыг хүсэж ивэл хоёлаа хамтарч дуулъя гэд. Тэгээ хамгийн анх бүүж ахтаа хослон жаргая гэд уран бүтээлийн сайхан өөртөө цог дуулаад азтай. Тэрнээс хойш баг 10 доор уран бүтээл дээр цог ажилласан байна. Сайхан болгон сүлтэй уран бүтээл хийж боддог. Тэгэхээр Пүрэв Сүрэнгийн жил болгоны тоглолтууд бас өөрийнхөө онцлогтой болдог. Тоглолт болгоно нь ер нь өөр ингэсэн хэлэх гэсэн санаа өрмөц өнгө төрхтэй байдаг. Тэгээ энэ удаад бол яг энэ цаг үеийг хүртэл ер нь Пүрэв Сүрэн яг ямар дуунуудыг зохиосон юм бэ? Ямар дуунууд нь ер нь ард түмэнд илүү хүртэл болсон юм бэ гэдэг энэ зүйлийг л мань хүнийг эренблэх гэж оролцсон юм уу даа гэж би хувьдаа анзаарсан. Тэгээ яг эндээс ингээд анзаараад байхад яг энэ л уран бүтээлчийг энэ л уран бүтээлээ оруулна гэхэд тэр уран бүтээлийнх нь ард энэ амьлуулсан дууч нь байж байгаа. Тэгэхээр та бас одоо их сайхан уран бүтээлтэйгээр оролцох гэж байгаа юм байна. Тэгэхээр энэ удаагийн тоглолт хит дуунуудаас бүрдэж байгаа. Таны одоо дуунуудаас таны тэр одоо уран бүтээл дундаас яг Пүрэв Сүрэнтэй хамтарч тойроход яг танд бодогддог Пүрэв Сүрэнгийн дууг дуулахад магадгүй өөр хөгжмийн зохиолчийн дууг дуулахад өөр аяз зохиогчийн дууг дуулахад Пүрэв Сүрэнгийн дууг дуулахад яагаад би нэг асуусан тэгэхээр дамаа их олон дуун та одоо Пүрэв Сүрэн аяз зохиогчийн дуу юм байна шүү дээ таны уран бүтээл. Тэгэхээр энд нэг ялгаа байдаг болов уу гэж би бас бодож байна л да. Тэрийг л асуух гэдэг. За пүүжийнхаа хувьд гэх юм бол маш гоё маниарлаг дуунууд дээр нь бас нэлээд ажиллах шаардлага гардаг. Одоо тийм чимэглүүр тийм нуглааг тэрийг бол маш гоё цэвэрхэн оруулж өгөхийг шаардсан тийм уран бүтээлүүд гэдэг дандаа. Тэгээд би бас боддгийн яг нэг уран бүтээлээ яг өөрөө сайхан дууга зохиочоод хэсэг хугацааны дараа яг уран бүтээлч дуудаал тий яг л энийг жилд бол зохих юм байна гэд яг нэг оноож дуучнаа олж уран бүтээлээ дуулуулчаад идэг ийм бас өрмөц хөгжмийн зохиолч байхгүй. Тэгээд зарим дууг бас мэдээ чи энийг дуулаач гэд уран бүтээл тэгж одоо чи энийг дуулвал ямар вэ гэд надад сонгож өгчсэн уран бүтээлүүд байдаг. Зарим нас би өөрөө тий ах минь надад нэг ингээд надад нэг ийм тохиолдсон. Одоо би жишээ нь ээжтэй зориултуу байлхтэй тий бүх амьдралаа яриад ингээд ярилцаад суугаад яг уран бүтээл ихэд маш сайхан дөхөм дээрэс нь яг нэг хүссэн сайхан аялгыг маань гаргаж ирдэг. Маш сайхан хөгжмөн зохиолж. За үгийн одоо дууны үг бичнэ гэдэг бол бас мэдээж үгээр нэг одоо илэрхийлэгдэх тэр илэрхийлэмжинд хүнд илүү ойрхон.
Тийм үү? За энэ бол одоо тэр шүлгийг сонсоод хүн энэ нутаг усан цар байсан дуу. Энэ бол одоо хайр дурлалын тухай дуу байна. Энэ бол одоо аавдан зориулсан дуу, энэ ээждэн зориулсан дуу байна гэж. Тэгэхээр зүгээр би нэг одоо дуучны хэлжсэнийг санаж байна л да. Пүрэвсрэнгийн аян өөрөө сонсоход энэ ээжийн тухай дуу байна л гэж шууд орж ирдэг. Энэ нутаг усны тухай дуу байна л гэж шууд орж ирдэг. Пүрэвсрэнгийн аяыг нь ямар ч үггүй сонссон ч гэсэн энэ аавын тухай дуу байна гэж ягаад ч юм сэтгэлд буудгаа гэж ярьж ирсэн. Та энэтэй санал нийлгүй. Нийлэлгүй яах вэ? Одоо тэр дууныхаа шүлгийг маш гоё мэдэрч идэг. Үг болгон дээр нь бас ажилдаг болоо гэж боддог шүү дээ би. За тэгэхээр та одоо яг энэ хит дууны тоглолтод ямар дугаар оролцох вэ? За дуунуудаа сайхан өөртөө сонгороо гэж хэлсэн. Тэгээд зүрхний уянга дууга бол номер 1 дуулна. Тэгээд дээрэс нь олон сайхан уран бүтээл байгаа. Одоо жишээ нь соёлын тэргүүний ажилтан Бат сайхан ахтайгаа хамтарсан хайртай гэж хэлээдж багдам хань минь гэсэн бас сонсогчдын маш сайн сонсох сайхан дуу байгаа. Зүрхүү тавилан амьдрал жаргалын дуу гэхэд үндэсний олон нийтийн телевизийн амьдрал чиний төлөө киноны 21 анги төлөө олон анги киноны сайхан дуу бас бит хоёр хамтарч бүтээсэн байдгийн. Тэгээд нэг дууг нь бол энэ дуунуудаас сайхан шилжиж хагаад. Зүрхний уянга дуу ер нь яаж бүтсэн бэ? Яаж ер нь танд ирсэн бэ? Та хоёр ер нь яаж танилцсан бэ? Зүрхний уянга дуу яг хослон жаргагийн дараа бүтсэн дуу штэ. Тэгээд хослон жаргал дээр бас хамтарч ажиллаж байгаа маань. За одоо дуугийн маань одоо уран бүтээлд хандж байгаа хандлага те дуулалт ч юм уу маш сайхан таалагдлаа. Би чамд ямар ч хэлсэн нэг үнэхээр гоё хийт болохоор маш гоё өөрчлөлтсөн зориулж хийж өгнө гэд хэлж ирсэн. Тэгээ яг хослон жаргаагаас бараг сарын дараа бүж ах маань таг болчихгүй. Тэгээ би хүлээгэлээсэн. За мартцсан юм байна да гэд. Тэгсэн чинь нэг өдөр яриад за ахын дэ чи манай ажил дээр хүрээд ир гэл. Тэгэл орсон чинь нот гаргаж ирэл зүрхний уянга. Шууд надад таалагдсан. Бас тухайн үед би тодорхой хэмжээгээр баярын нулимстай энэ уран бүтээлийг тасч авч ирсэн. Тэгээд маш сайхан уран бүтээл миний хамгийн хайртай уран бүтээлүүдийн маань нэг. Тэгээд ийм сайхан олон сайхан уран бүтээлийг чин сэтгэлээсээ бас дүүдээ зохиож, оноож өгдөг энэ их одоо хувь заяаг эзлүүлж идэг бас ахта маш их баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд одоо дуучин Төмөө үлзий мөнх хоёр амар сайхан солонго гэд пүрэвсэнг гэд бид нар байж байгаалаа сайхан ажил төр цуглана л та. Тэгэл нэг уулзахгүй нэг хэд хожгоор л сандгал таахыгаа. Тэгээд бас бид нэр сууж хагаад нэлээ олон сайхан уран бүтээл төрсөн. Тэ? Маш гоё уран бүтээлүүд. За баярлалаа. Тэгэхээр хэрхэн үзэгчтэй Пүрэвсрэнгийн одоо шилдэг дуунуудаас бүрдсэн тэр аялгау тэр дуун цэнгүүн дээр жимсээ маань зүрхний уянга тав хүнд ашиглуулах нь. Гэхдээ энэ цаг мөчид бүгдээрээ хамтдаа зүрхний уянгыг нэг сонсцгоё. Batu